За сайн мэцхан нааг мараад ирдэг гэдэг. Би 19 настай. Одоо Америк дээр 6 сарыг артаа өнгөрөөсөн байна. Тэгэхээр энэ бичлэгээр би та бүхэндээ Америк дахь Монгол оюутны амьдрал хэрхэн өрнөдөг болон би энд яг яаж ирсэн, бас Америкт ирэх сонирхолтой болон ирэх мөрөөдөлтэй ах эгч нар болон дүүнэртээ зориулж өөрийнхөө зүгээс нэг бяцхан зөвлөмжүүд бэлдсэн байгаа. Тэгэхээр би хамгийн анх 25 оны 10 сараас эхэлж ерөнхийдөө зуучлалын агентлагуудаар ерөнхийдөө холбогдож уулзаж үтсний эцэст Mon Education Center-ыг сонгосон байгаа. Тэгэхээр энэ агентлаг нь яг яадаг агентлаг юм бэ гэхээр Америкийн нэгдсэн улс руу хүүхдүүдийг одоо коллеж болон их сургууль хэлний бэлтгэлүүд рүү хүүхдүүдийг ерөнхийдөө зуучилж өгдөг тийм агентлаг юм байна лээ. Тэгээд би хамгийн анх Mon Education-ы Батзөрөг гэдэг ахтай анх холбогдож уулзаж үзсний эцэст ерөнхийдөө бол энэ Mon Education-ээр зуучлуулахар болсон байгаа. Энэ тэгээд ерөнхийдөө бол Батзөрөг ахтай уулзаад өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлаад бид хоёр ярилцаж үзсний эцэст намайг Америк руу 2 дээр нэмэх 2 хөтөлбөрөөр Edmonds Community College руу одоо зуучлалж өгөхөөр болсон. За энэ 2 дээр нэмэх 2 хөтөлбөр нь болохоор товчхон тайлбарлавал бакалаврынхаа 4 жилийг одоо эхний 2 жилийн одоо коллежид суралцаад дараагийн 2 жилээ Америкийн болон дэлхийн топ их сургуулиуд руу трансфер хийх маягаар одоо шилжин суралцаж бакалаврынхаа 4 жилийг дүүргээд дипломтой төгснө гэсэн үг ээ. За энэ яг ямар хуу давуу талтай юм бэ гэхээр маш бага зардлаар дэлхийн боловсрал топ боловсралыг эзэмшинэ. Тэгээд хоёрт гэвэл илүү ийм уян хатан суралцах боломжтой юм шиг надад санагдсан учраас ерөнхийдөө бол 2 дээр нэмэх 2 хөтөлбөрөөр энд ирж суралцахаар болсон. Тэгэхээр яг миний энд ирсэн үйл явц бол ерөнхийдөө бол маш хурдан явагдсан, маш ойлгомжтой. Ингээл байж байгаа л одоо Батзөрөг ах залгаал одоо ахын дөө энэ тулсан байна, ингэсэн байна, тэгсэн байна гэж залгаал. Ерөнхийдөө бол баг нэг сарын хугацаанд бол энд ирсэн гэж хэлэхэд бол буруудахгүй. Тэгэхээр яг энд ирсэн яг миний яг гаргасан нийт зардал гэх юм бол ерөнхийдөө бол нэг $8,000 орчим болсон байгаа. За үүнд нь болохоор юу орж байгаа вэ гэхээр мэдээж Mon Education Center-ийнхаа одоо үйлчлэлийн төлбөр гэж $999 төлсөн байгаа. Тэгээд миний одоо сурж байгаа сургуулийн application fee гэж $50 төлсөн. Тэгээд бас одоо Америкийн гадаад оюутны хураамж гэж service fee $350-ыг ерөөдөө бол төлсөн байгаа. Тэгээд мэдээж Монголд байхдаа одоо визний уулзалтын одоо төлбөр гэж $185. Тэгэхээр шинжилсэн элчин сайдны яамны одоо хураамжаар $250 нэмж төлсөн байгаа. За тэгэхээр мэдээж нисэх онгоцны визээ авна. Минийх нэг $880 орчим болсон. Тэгээд энд ирээд байрлах байрныхаа одоо төлбөр түрээс нь нийлээд нэг $1,300 орчим болсон. Тэгээд мэдээж миний сургуулийн жилийн төлбөр $12,000 болж болдог. Тэгээ би энд ирэхдээ нэг удирлынхын төлбөр буюу $4,000-ыг төлж энд ирсэн байгаа. Тэгээд бодоод үзэнгүүт нийтдээ нэг $7,900-аас $8,000 орчим болсон. Нэг Монгол мөнгөөр нэг 27-оос 28 сая төгрөгөөр ирсэн гэсэн үг. За тэгэхээр нэг нэмэлт нэг мэдээлэл хэлэхэд одоо Mon Education-ийн талаар илүү дэлгэрүүлж ярбал мэдээж маш найрсаг хамт олон. Тэгээд нэгдөө бол баг хэрвээ чи одоо тэдний хар зуучлуулаад одоо ингээд үйлчлүүлэгч нь боллоо гэхэд ерөнхийдөө бол яг нэг үйлчлүүлэгч шиг ерөөсөй байдаггүй. Яг нэг юм өөрсдийнхөө ингэ төрсөн дүүнер эсвэл хамаатны дүүнер шиг ерөнхийдөө бол айгүй ингээд хайрлаж одоо харьцдаг гэх юм уу? Одоо тийм ингээд ерөнхийдөө бол ингээд одоо ах энд одоо ингээ хэлний оноо чи юм байна. Одоо энийг ингэчи. Одоо визний уулзалт чинь тизээ болохоор ингээд явчих. Тэгээд онгоцны визээ ингэж авбал зүгээр. Тэгээд одоо энд ирсний араас ч гэсэн бас залгаж ийсэн. Одоо тэгээд ахын дөө яаж юм зүгээр үү байр нь хэрвээ одоо хүмүүс нь яаж хичээл ном нь яаж одоо ингүүл зүгээр шүмүүгэр шүү. Тэгээд ерөнхийдөө бол яг нэг тийм тэр хүмүүсийн үйлчлүүлэгч
биш яг нэг юм сайн дотны ах эсвэл дүүнер шиг нь болцдог. Тэр нь надад айгүй таалагддаг. Хоёрдугаар гэвэл одоо яг зуучлалын газрууд ерөнхийдөө бол надад тэгээ санагдаад байдیں۔ Нэг тийм ойлгомжгүй, яах их нь мэдэгдэхгүй. Одоо ингүүлэгч нь тэгвэл тэгнэ, одоо тэгэл явчихна. Тэгэл очиод ингээл сурчна мөрчнө гэд. Ерөнхийдөө бол тийм юм жоохон харагдаад байдаг зуучлалын газруудаар. Тэгээ Mon Education болохоор маш ойлгомжтой. Одоо чамд ингийн тулд чи энэ хэрэгтэй. Одоо тэгэхээр одоо визний уулзалтанд орох чи ийм бичиг баримт бүрдүүлнэ. Одоо ахта эдрийг бүглөөд өгчих. Одоо ахта ийм бичиг баримтууд өгчих гэд. Ерөнхийдөө бол маш ойлгомжтой. Ерөнхийдөө визний тухай би ямар ч ойлголтгүй байсан. Өмнө би одоо ямар нэгэн визээр бол визний уулзалтанд ерөөсөө орж байгаагүй. Гэсэн хэдий ч Mon Education ерөнхийдөө бол маш ойлгомжтой тайлбарлаж өгөөд намайг миний визийг гаргуулж өгсөн. Тэгээд очоод ийм байх шүү, тийм байх шүү гэдэг ерөнхийдөө бол заа зөвлөөд одоо хувийн бэлтгэлийг хангахад маань хүртэл туслаад ерөнхийдөө бол айгүй маш тусч тэгээ маш найрсаг одоо миний зүгээс өгөх зөвлөгөөнүүд гэх юм бол нэгдүгээрт хувийн бэлтгэлээ бол маш сайн хангах хэрэгтэй. За энд нь болохоор мэдээж хэрэг өвдгөл уух эмийн сан уух юмнуудыг ерөнхийдөө бол бэлдээд ирвэл маш их зүгээр. Тэгээд хоёрдугаар тэгвэл улиралдаа тааруулсан одоо цаг агартаа тааруулсан хувцас. Би яг анх ирээд ерөнхийдөө бол анх ирэхдээ хувцас нэлийн буруу сонгож ирсэн байсан. Яг одоо Сиэтл хот нь болохоор яг нэг тийм амар Монголын шиг тийм хүүтэн биш, бас нэг тийм амар халуунч бас биш. Тийм цаг агаартай хот юм байна лээ. Би анх ирэхдээ бол нэг бол амар задгаа шорт морт мак эсвэл амар өвлийн күртэг мөртөө авчираад тэр бол энэ жоохон илүү байсан. Надад бол ямар шаардлагагүй хувцас авчирсан юм шиг санагдсан. Тэгэхээр ерөнхийдөө бол хувцас бэлтгэхдээ одоо маш сайн бодож цаг агаарыг ерөнхийдөө судалж агаад ерөнхийдөө өөрийнхөө авчрах хувцснуудаа бэлдвэл маш их зүгээр юм шиг санагдсан. Тэгээд хоёрдугаар гэх юм бол одоо янз бүрийн тим юм болвол хэрэглэх мөнгө гэж нэг юм жоорны жоохон хэрэглээний мөнгө бол илүү авчрахад бол зүгээр юм шиг санагдсан. Тэгээд 3 дахь юм, 4 дахь юм бол орон жилийн давуу. Эндхийн Америкийн одоо давуу хэрэглэл одоо хувцас хунаар ерөнхийдөө бол жоохон чанаргүй. Яг одоо Монголд хэрэглэдэг байсан давуу хувцснууд эсвэл орон жилийн давуу дэрмэр гэдэг ч юм уу тэднэр нь бол маш чанаргүй. Ерөнхийдөө бол маш чанаргүй. Надад бол маш таалагдаагүй. Зүгээр амар таалагдаагүй. Тэгээд би Монголоос орон жилийнхаа давууг ерөнхийдөө бол авчираад ирсэн. Тэгээд орон жилийнхаа давууд нэг солидоо гэж одоо дэлгүүр оронгууд ерөнхийдөө бол таалагдаагүй. Тэгээ бас спортоор хичээлдэг хүүхэд ах эгч нар байх юм бол ерөнхийдөө бол спортын хэрэгсэл пүүз гэх мэтчлэн ерөнхийдөө тиймэрхүү юмнууд жоохон ховордуу байдаг. Яг Америк тэрэнгүүд ингээл лаглаг том пүүзний дэлгүүрүүд байдаг. Тэгэл ороод ингээл амар пүүз мүү заавна гэж бодож байвал ерөнхийдөө бол Сиэтл хотод бол яг тийм чиглэлийн тийм дэлгүүр бол ерөөсөө байдаггүй. Би яг анх энд ирээд яг нэг Монголоос нэг 2-3 пүүзтэй ирээд тэднийгээ нэг солидоо гэж бодоод өдөржингөө Сиэтл хотоор хайсан. Гэхдээ ерөнхийдөө бол олдоогүй. Энэ барыг захиалж лав бол их зүгээр байдаг энэ ерний чи. Тэгээд дараагийнх нь болохоор энд ирээд хүнтэй одоо харилцаа тогтоох эсвэл ингээд найзуудтай болох, гадаад ийм найзуудтай болох, эсвэл шинэ community-д орох ингээд орохоор бол ерөнхийдөө одоо өөрөө ичиж санаа зовох ерөөсөн ямар ч хэрэг байхгүй. Одоо өөрийнхөө одоо ярианы чадвар эсвэл одоо ингээд хэрэг гадагшаа хүн бэ, хэрэг дотгошоо хүн бэ гэдэг чинь бол ерөөсөө хамаагүй юм байлээ. Яг одоо энд тэрвээ найзуудтай болвол ерөнхийдөө бол маш нээлттэй хүмүүс байдаг. Маш нээлттэй. Одоо чамайг ингээд хэрвээ ингээд ярьж чадахгүй, хүнтэй ойлголцож чадахгүй байвал одоо ингээд цуг наадхан чи ингэдэм аа, тэгдэм аа гэд найзууд чинь цаагаад өгөх. Одоо тийм юмнууд бол зөндөө байдаг. Тэгээд мэдээж уусаа сонирхлоороо нийлсэн найзууд нь нэг дэмжиэд одоо ингэвэл ингээ тгий гээл. Одоо миний хувьд гэвэл би волейбол спортоор хичээлдэг. Тэгээд энд байдаг нэг волейболын 2-3 баг эсвэл одоо хувь коуч нартай ерөнхийдөө бол найзууд болоод авсан.
Тэд нар болохоор намайг ингээд байж байгаа л маргатай нэг өдөр ийм зааланд очие. Эсвэл энэ тэмцээн байна ийшээ оръё. Тэгээд энэ лиг болж байгаа маань хэдүүлээ орох уу гэх мэт ингээд ерөнхийдөө бол айгүй нээлттэй хүмүүс. Найзлахад бол гимгүү дайжгүй. Ерөнхийдөө тэгээ угаасаа хилээ сайжруулъя гэж бодож байвал ерөнхийдөө гадаад найзуудтай болвол зүгээр юм шиг санагдсан. Одоо хэрвээ ингээ Монгол хүүхдүүдтэй найзлаад ер нь ихэнхдээ Монгол хүүхдүүдтэй найзлаад байвал чиний англи хэл бол төдийлөн сайн сайжрахгүй юм шиг санагдсан надад л. Тэгээд яг нэг юм Америк эсвэл одоо ингээ гадаад найзуудтай болоод ирсэн чинь миний хэл одоо шал өөр болсон. Яг ингээ мэдгэдэггүй хэмжээнд одоо ингээ дээшилсэн. Одоо ярианы чадвар тийм иймэрхүү байна. Тэгээд Америк улсын талаар жоохон муулна гэвэл Америк улсад ерөнхийдөө бол яг өндөр хүлээлт бол тавьж ирэх бол хэрэггүй. Одоо ингээл Америк улс эрхчлөөний орон цэвэрхэн одоо соёлтой хот, соёлтой улс мос хүмүүстэй гэж бодож ирэх ерөнхийдөө өндөр хүлээлт тавих бол ерөөсөө ямар ч хэрэг байхгүй. Мэдээж угаасаа улс болгонд хар тал одоо жишээлбэл нэг муу сөрөг талууд угаасаа байгаа. Тэгээд мэдээж эрх чөлөөний хот, эрх чөлөөний улс гэд нэртэй ч гэсэн надад бол шал эсэргээр юм шиг санагдсан. Хууль дүрм эсвэл хүмүүстэй хитрхи баригдмал хот, баригдмал улс юм шиг санагдсан надад л. Хаана иймэрхүү л байна. Миний зүгээс өгөх зөвлөгөө гэвэл ингээд дууслаа. Тэгээд одоо миний нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар би нэг жоох жижигхэн бичлэг бэлдсэн байгаа. Тэгээд тэрийг үзээд өнөөдөр бичлэгээ дуусгацгаая. Ногоон тал төсөл жасар ихээр тайвширч хамгийн тухтай байх нь бодолтой чамааг авчрах Морвогийн хаач байсан чи над дээр ирдэг хосон орон зайд үлдээснийг уучлсныг мэдэрдэг яг анх учирсан шиг гэж олон уулзсан ягаад ч бидний дунд далаа бас олон уул байсан хамгийн сайхан үеуд нь хамт байх л байсан аз жаргалт ихэд надад амтэгдэг байсан надад нууц байхгүй надад чамаас өөр юу ч байхгүй Чамгүй надад чам шиг ганц ч хүн байхгүй чамтай чамгүй Дурсал надаас алмаасан бүгж биш хамлалтаж биш альтернэр алт мөнгө биш шатаахалж биш нүдрүү нь хараад үнэ хэлхийг нэг л сэтгэлийг нэг л замаар хамтаа гэлтэрхийг өглөө бүр хажуудан сэрхийг өвдөлтөө нохгүй чанга дугаар бүгэлхийг юу ч босон цухтахгүй гэж хэлэх зоргийг Тэгэхээр манай сургуульд food pantry гэдэг нэг юм байдаг. Одоо 7 хоногт нэг удаа сурагч нар нь одоо очиж өөртөө хэрэгтэй хүнсээ авдаг. Тийм хоол хүнс өгдөг тийм газар байгаа. You must stay cool here, Gina. Ахын дүүс надад найр захгүй байгаа намайг тийм миний гэр бүл зам. Эрэгөө чимээ